Masada is a mountain, but it is also an historic episode that the talented historian and writer Josephus Flavius wrote about almost 2,000 years ago. His account contains all the elements of a fantastic drama in which Jews, Romans, and idealists fight to the death, featuring the rebel leader Eleazar, son of Yair, and the Roman commander Flavius Silva and the lady Molus. However, in the movie, unlike real life, За сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнтэйгээ влогийнхоо цоон шин дугаар буюу 24 дахь дугаараараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдрийн дугаараар бид бүхэн Израилийн аялал жуулчлалын хувьд хамгийн их хүмүүс очиж үздэг гол цэгүүдийн нэг болох Мөксөн тэнгисийн зүүн эрэгт байдаг Масада хэмээх цайз уулан дээр аялсан энэхүү аяллыг та бүхэнтэйгээ бас хамтдаа аялах гэж байна. Бүгд баг. Хамгийн гол тайвш. Бүгд баг. Яг Монгол стил дээр авдаг. Монгол стил дээр дайраад. Монгол стил дээр дайраад. Багтан санаа зов. Үүш хоёулыг нь авчлаа шүү дээ. Welcome to Masada National Park. За Масадагийн энэхүү хадан цохио бүхий уул маань зүүн талаараа хамгийн өндөрлөг хэсэг нь бол 400 метрийн өндөртэй байд юм байна. За хамгийн намхан хэсэг маань болохоор баруун талаараа 90 метрийн өндөртэй ийм ихц хадан цохионуудаас бүрддэг. Remnant was killed here. Блогонд бичигдэл үлдчих юм да, буруугаар орж гарч байгаа юм. 98 онд хийсэн шүү дээ энийг хөөе. Энийг ба? Тий. Энэ нь нэг нураа болчихж байгаа. Тооны үү. Энэ жаа. Тэгэхээр хойцороо хайвал дөрөвнөө. Тэдгээр нэг агуу ш. 하나하나가 이렇게 쑥 이거를 하나하나가 이대로 이 따위는 좀 떨어서 한 번도 자꾸 고개 딱 자, манай эдний өмнөх нэгдүгээр төгсгөл we had two brothers, the king and his brother. ах トゥ хоёр хаан байсан. And the king said, I am also high priest. Тэгээ хаан би бас тэрүүн дахиж гэж өөрийгөө зарласан. And his brother said, no, you are the king, I am the high priest. За тэгсэн чинь одоо дүүний махан юм ямар ч байсан та бол хаан би бол дахиж гэж тэгээд тэрнээсээ зүрээд модалцаж тололдож эхэлсэн. Түүн бол одоо юу Иерусалимын захирагч байсан. They killed him. Тэр байшинд одоо хүүхдүүдээ үлдээгээд For now this place is very well fortified. The Persians cannot come here. тэгээд энэ маш хамгаалалтай сайтай газар учраас персүүд довтолж чадахгүй байсан. And he went to kill Cleopatra in Egypt. За Юлиус Цезар бол одоо Клеопатрыг тэгээд дурлсан.
And well, the other one, his name is what? Тэгээ нөгөөх нь хэн бэлээ? Marcus Antonius. Маркус Антониус. За Масада гэдэг энэ нэр маань болохоор еврей хэлэн дээр байдаг одоо Мисада гэдэг үг буюу цайз гэдэг үгний утгатай. Үндсэндээ бол энэ уулан дээр маш өндөр бат бих ийм хэрэм хамгаалт үхий цайз хотыг барьсан байсан учраас ингэж нэрлсэн байна. Манай эртний өмнөх 37-оос 31 оны хооронд Израилийн түүхэнд нэр нь тод томруунаар үлдсэн агуу Херод хааны өөртөө зориулж барьсан ийм хоёр ордонг энэ газраас бол илрүүлсэн. Манай эртний өмнөх 43 онд агуу Херод хаан маань бол өөрийнхөө эцгийг нас барсны дараа эрх мэдлийн тэмцэл хийж за ингээд хаан ширийг авсан. За ингээд манай эртний 37-оос 31 оны хооронд бол Херод хаан маань хэрвээ ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор бослого үүмэн дэгдэж өөрийнх нь амь насанд нь занал хийх юм бол орогнох буюу хорогдох газар болгож энэхүү орой хэсэг нь тэгш хэлбэртэй энэ том цайзыг бол барьсан. Маш олон хүнийг бол энд ажилуулж за тэгээд их хэмжээний хүнсийг бол нөөцлөөд хоёрч ордон бүхий том барилгыг бол энд барьсан байт юм байна. Уулыг Херод хаан бол ашиглаж өндөрлөгийн эргэн тойронд нь 4 метрийн өндөртэй за тэгээд нийтдээ энэ хот цамхгийг бол бүрэн тойрсон 1300 метрийн урттай ийм хан хэрмийг бол босгосон байдаг. За мэдээж цайз бол агуулгах, хуаран, за тэгээд зевсгийн зойр, ордон, борооны усыг дүүргэж цуглуулах ийм боломжтой маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тэгэхээр археологийн олдвороор бол Херод хааны энэхүү барьсан барилга бол 3 үе шаттайгаар баригдсан гэж өмнөж үздэг. Хамгийн анх бол манай эртний өмнөх 35 онд барилгын ажил ихсэн. За ингээд баруун ордон, 3 жижиг ордон, агуулгах, цэргийн хуарангийн хамт бол хамгийн анх баригдсан байдаг. За энэ үед бол мэдээж цамхгуудыг барьсан, одоо ус дүүргэх савыг бол барьсан байдаг. Үүний дараа манай эртний өмнөх 25 онд бол барилгын 2 дахь үе шат эхэлсэн. Хүнсний агуулгах, за тэгээд хойд ордонг нэмж барьсан байна. За энэ хойд ордон бол Херодын хамгийн тансаг ордон байсан. 2 давхар ийм ордон. Энэхүү ордон бол маш гоё уран тансаг, гоёл чимэглэлээр хийгдсэн, хүлээн авалт хийх зорилттой. За дөрвөн талдаа хаалгатай, мөн дээрээс нь Ромын одоо тухайн үеийн загвараар халуун усны газар хийсэн байснараа онцлог байна. За хамгийн сүүлд манай эртний өмнөх 15 онд бол Херод хааны зарилгаар 3 дахь барилгын буюу эцсийн одоо үе шат явагдсан. Маш олон жижиг одоо барилгуудыг, байшингуудыг бол энд барьсан. Цэргүүдийн амьдрах өрөө, ордны ажилчдын, даамлуудын амьдрах өрөөнүүдийг бол энд барьсан. Тэгээд үндсэндээ бол хаанд үйлчлэх, хааныг хамгаалах хүмүүсийн одоо амьдрах байр орон сууцыг барьсан гэж ойлгож байна. Анх Масадагийн энэхүү уулыг бол 1838 онд Америкчууд бол нээж тогтоож олж илрүүлсэн. Эдвард Робинсон, Эли Смит гэдэг хоёр хүн бол анх энэ газрыг бол тогтоож илрүүлсэн байна. За хожим 4 жилийн дараа 1842 онд бол Америкийн номлогч Самуэль Волкот за мөн Английн зураач Типпинг нар бол энэхүү Масадагийн цайз руу бол анх удаа авирж гарсан 19-р зууны хүмүүс гэж ингэж түүхэнд бичигдсэн байна. 1959 онд бол одоо Гудман гэдэг хүн энэхүү газарт хамгийн анхны хайгуулын матлаг ажлыг бол эхлүүлсэн байна. Масадагийн судалгаа, шинжилгээ, археологийн матлагын ажлыг хийсэн хамгийн алдартай хүн бол Израилийн археологч, цэргийн штабын дарга Ядин гэдэг ийм хүн байдаг. Тэгээд энэ хүнээр ахлуулсан экспедиц бол өргөн хэмжээний матлагыг анх 1963-аас 65 оны хооронд хийсэн байгаа. За ингээд Херодын хоёр одоо гол ордны ханын болон шалны зураг, за тэгээд Ром маягаар хийсэн халуун усны газар гэх мэтчлэн олон барилгын одоо үлдэгдлийг бас сэргээсэн. Одоо мөргөлөө хийдэг байсан синагог, агуулгах, байшингуудыг бас сэргээж энд одоо ухаж гаргаж ирсэн байгаа. Синагогийн дотроос бол Дэд хууль номны 33-34 дэх бүлэг, мөн Изекэл номны 35-аас 38 дахь бүлгүүд бол олдсон. Бас бусад газруудаас буюу зөвхөн синагог буюу сүмээс биш те байшин барилга дотроос Эхлэл ном, Левит ном, Дуулал ном гэх мэт Библийн номнуудаас
олдсон. Логон чинь орч. Миний тэнгэрлэг блогонд амар юм орчлоо шүү сая. What you see here in the walls, 2,000 years old, typically erosion. Яра таны үе 2 жилийн настай. Bathhouse, yeah? Энэ хоёр болсон. Like this one. Спа. Warm room, hot room. Go all around and create very hot room. Энэ ингээд давхар шам байна шүү дээ тий. Энийг доо ингээд тэр цаанаа гайхуулдаг. Тэгээ уусгууд нэг бага усыг хашаагаад хасар усны өөр нэг юм ингээд өрөөгөр дахиад тэгээд энэ өрөө And here, this is a royal bathhouse, not for anybody. энэ дингийн зэрэг нэгүүдийн чинь анхны хэрэг шацаатууд хаад гэх юм. So imagine they built it and nobody uses it. Please. За тэгээд энэ ордны хамгийн алдартай нэг зүйл нь юу гэхээр манай эртний 73-аас 74 онд бол энд одоо ромчуудаас зүхтаж, ромчуудаас нуугдаж энд израильчууд бол бэхлэлт босгож энд удаан хугацаанд амьдарч за тэгээд өөрсдөө хамгаалж исэн ийм түүхийн баримт бол байдаг. Тэгээд Израилийн түүхч 1-р зууны үед амьдарч байсан Йосефосын тэмдэглэлд бол яг энэ Масада хотод болсон үйл явдлын тухай бол нэлээд дэлгэрэнгүй ингэж бас бичсэн байдаг. 960 гаруй одоо Ромын цэргүүдийн эсрэг боссон еврей хүмүүс энд бол одоо амиа хорлсон байдалтайгаар олдсон гэж ингэж үздэм байлээ. Одоо археологийн олдвраар бол тийм олон хүний цогцос яс ч юм уу оршуулгыг бол олоогүй. А гэхдээ түүхийн бичиг баримтанд бол одоо энэ үйл явдлынд болсон гэж ингэж үздэг. Үндэстнийхээ тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд ромчуудтай тулалдаж за тэгээд Иерусалим хот сүрсний дараа маш олон еврейчүүд бол дөрвөн гарч зүхтаж за тэгээд энд хэсэг еврейчүүд амьдарч исэн байна. Манай эртний 73 онд бол Ромын Юдэ мужийг захирагч Силва гэдэг одоо Ромын цэргийн жанжин Масада хотыг бол энэ цэнхүү цайзыг бол бүсэлтэнд авсан байгаа. За ингээд ойролцоогоор манай эртний 73-аас 74 он гэхэд бол тэндээ бол хуарагнаж ромчууд өөрсдийнхөө Масада цайзыг буулган авах хүртлээр бол тэнд бас хуаран, байшин барилга өөрсдийнхөө зүйлсийг бол барьж босгосон байдаг. Өнөөдөр ч гэсэн Масада цайзын иргэн тойронд бол ромчуудын амьдарч исэн, ромчуудын босгосон тэрхүү хан хэрэм, байшин сав бэхлэлтийн улмөр археологи олдвраар олдож байгаа. За тэгэхээр ромчууд маань зүгээр нэг Масада уулыг бол бүслээ зогсоогүй. Энэ хугацаанд юу исэн мэхээр Масада цайз руу гарах ийм налуу чулуун замыг бол хийсэн байдаг. Энэхүү чулуун зам бол археологийн олдвраар бас олдсон. За энэ ямар агуу вэ? Санаач гомроо агуу. Оо. Сони юм. Тайлбарч байна. Тийм ээ. Тийшээ ороод тийшээ цэдэ. Орсохгүй л гэж байна. Тэнцээ камерыг харгаш. Камерыг тарахгүй. Гайдч. Бүр цаашаа ингэ явчихлаа. Энийг ороогоо тойрччихлаа. Ороогоо тойрчч. Тэг цаанаасаа ирж байна. Сая бидний ирсний доогуур.
хамгийн гайхалтай нь яг энэхүү Ромын бүсэлтийн байгууламжууд ялангуяа энэ довтлогооны налуу зам нь хамгийн сайн хадгалагдж үлдсэн өнөөдрийг хүртэл. Тийм учраас энэхүү Масадаг бол ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэх ийм гол шалтгаан болж 2001 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн. Манай эртний 73 оны 4-р сарын 16-ны өдөр бол ромчууд цайзын хананд хурж ирэх ийм боломжтой болж хот руу бол нэвтэрч орсон байдаг. Тэгэхээр энэхүү тулаанд бол ромчууд мэдээж Масада цайзыг эзлэхийн тулд өөрсдийнхөө олзонд байсан еврей цэргүүдийг за бусад бас хүмүүсийг бол ашигласан. Ойролцоогоор одоо 15,000 орчим цэргүүд бол энэ Масада цайзыг бол бүсэлж байсан гэж ингэж үздэг. תודה רבה לביקור זה והמנהל ומוצאיה. אנו מקווים שנהנתם. נשמח לראותכם שוב בגז. We hope you enjoy the Masada National Park. We look forward to seeing you again soon. За ингээд түүхч Йосефийн хийснээр Ромын цэргүүд цайз руу нэвтэрч ороход бол энэхүү цайзыг хамгаалж байсан хамгаалагчид цэргүүд бол хүнсний агуулгаас бусад бүх барилгуудаа бол өөрсдөө шатаачсан байсан. За тэгээд бөөнөрөө бол амиа орлсон байдалтай олцсон гэж ингэж үздэг. Нийтдээ 960 гаруй эрэгтэй эмэгтэй хүүхдүүд амь насаа алдсан байдалтайгаар ингэж олцсон байгаа. Тэгэхээр эрлэхэг еврейчүүд бол энд удаан хугацаанд тэсэж торгоож ингээд амьдарч ийсний эцэст дайсныхаа гарт амьдараа одоо орохгүй гэж итгэл үнэмшилтэйгээр одоо тэд өөрсдийгөө бүгдээрээ цаазалж бие бинийгээ бол амийг бол хөнөөсөн байгаа. За өнөөдөр энэ Масада цайз маань бол маш олон хүмүүс ирж үздэг ийм газар болсон. Жилдээ ойролцоогоор 750,000 орчим жуулчид ирж үздэг гэсэн ийм судалгаа байд юм байна. Өнөөдөр ч хийсэн израильчуудын хувьд бол эрлэхэг түүхэн одоо үйл явдал болсон ийм газар гэж үздэг. Дайсандаа ялагддаггүй, ялагдахыг хүсдэггүй. Харин эзлэн түрэмгийлэгчдийн одоо үгэнд дуулууртайгаар орлоггүйгээр их орон бурхан ард түмнийхэн төлөө тууштай тэмцэж эцэстээ амиа өөрсдөө алдсан ийм эрлэхэг еврейчүүдийн түүхийг өгүүлдэг ийм газар. Тэгээд энэ газар бас аялаж энэ газар ингээд өөрийн биеэр алхаж үзэх юм боломж гарсанд бол үнэхээр баяртай байна. За ингээд бүгдээр хамтдаа дараагийн дугаараар бас нэгэн сайхан аяллыг хийх болно. Хамт байсан та бүхэндээ маш баярлалаа.